Та юу яцхан залуусаа андууг байна. Энэ удаа та бүхэндээ хэрхэн өөрийнхөө iPhone утасны багтаамжийг нэмэгдүүлэх вэ? Ер нь бол нэмэгдүүлэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол танд өшөө илүү зай гарч ирнэ гэсэн үг. Ерөнхийдөө iPhone утасны багтаамж маш хурдан дүүрчдэг. Үүнийг зохицуулах нэг хэд хэдэн арга байдаг. Тэр аргыг та бүхэнтэй хуваалцъя гэж шийдлээ. За тэгээ эхэлцгээе. Нэгдүгээр арга гэх юм бол Settings руу ороод, General-с руу ороод iPhone Storage-ийг сонгоно. Утсан дээр чин програмууд хэдэн гигагийн зай ажиллаж байгааг харагдах болно л та. Одоо хэлбэл WeChat програмыг жишээ аваад үзье гэж бодлоо. Тэгэхээр WeChat програм руу орж үзэхэд үндсэн програм маань 200 МБ хэрнээ документ дата гэсэн дээр бараг 2 ГБ байгаа. 1.3 ГБ байна. Тэгэхээр үүнийг зохицуулахын тулд хамгийн ихний сонголт бол та уг програмаа устгаа дахин суулгах байгаа. Ингэснээр дата болон документ гэсэн 1.3 ГБ устгах болно. Хоёрдугаар арга гэх юм бол та програм дотроос зохицуулт хийж болно. Settings руу ороод, General руу ороод, Storage руу ороход уг програм таны утсан дээр хэдэн гигагийн зай ажиллаж байгааг харагдах болно. Энэ чинээс та өөрийнхөө WeChat-ийн чатуудаа устгаж болно. Facebook-оос шууд WeChat cache clear гэдэг clear WeChat cache гэсэн дээр дараад устгаж болно. Зарим тохиолдолд хоёрдугаар аргыг ашиглаж болдгоо, зарим програмууд дэмждэг. Жишээлбэл Facebook гэдэг бол дэмждэг. Тийм учраас нэгдүгээр аргыг хэрэглэхээ зөвлөж байна. Гуравдугаар арга. Ер нь альч iPhone дээр байсан фото амар их зай ажиллаад байдаг шүү дээ. Тэгэхээр үүнийг устгахын тулд recently deleted albums empty хийчихвэл маш их зай гардаг. Минийх дээр ихэд 1.7 ГБ-гийн зай гарч байгааг та бүгд харж байгаа бах. Дараагийн хийх зүйл бол iCloud Photos гэдгээ enable хийчихвэл их зүгээр байдаг. Гэхдээ миний хувьд гэх юм бол түүнийг хийдгүү л дээ. Ягаад гэх юм бол iCloud Photos enable хийчихээр зураг бүрсгээд байд юм аа. Бүрсгээд интернетгүй үед үзэх ямар ч боломжгүй болчихж байгаа. За ерөөхдөө бол нэг иймэрхүү байгаа. За тэгээд та бүгд бас өөр мэддэг зүйл байх юм бол доор сэтгэл хэсэг дээр хуваалцаарай. Мөн миний энэ бичлэгийг найзуудаас түгээгээр iPhone барьдаг найзуудыгаа Facebook дээр меншн хийгээд миний бичлэгийг бас түгээгээрэй. За баярлалаа. 2 3 jump.